Жавхлан чарга морин спорт уяачдын холбооны 30 жилээр зориулсан аймгийн угсаатны зүүн музей Жавхлан чарга морин спорт уяачдын холбоотой хамтран хиймэр сэдвд үзэсгэлэнг дэлгэлээ. Тус үзэсгэлэнд бүх морины хэрэгсэл болон эрчүүдийн гоёл чимгэлт бүхий үе үеийн даргангийн даргчдын шилдэг бүтээлүүд багтжээ. Мөн даргангийн алдарт дархан Сүндвийн 5 дахь үеийн төлөөлөл Эрдэнэ бэлэг дархны уралсан морины иж бүрэн мөнгөн тоног хэрэгсэл болох эмээл, хазаар, дашуур, худраг, хөмөлдрөг зэрэг бүтээл нь анхудаа олонний бүтээл болж байгаагаараа онцлог юм а. Манай хиймэр үзэсгэлэнгийн маань онцлог үзмөр бол Гомсрынгийн Эрдэнэ бэлэг дархны удамынхаа 5 дахь үеийн төлөөлөл Сүхбаатар аймгийн 80 жил зориулаад засаг даргын санхүүжилтээр бүтээсэн морины тоног хэрэгсэл, иж бүрэл тоног хэрэгсэл маань онцлог үзмөр байгаа. Энэхүү үзмөр маань нийт 5 иж бүрлээс бий болсон. Мөнгөн хазаар, мөнгөн дашуур, мөнгөн эмээл, мөнгөн худраг, мөнгөн хөмөлдрөг зэрэгс бий болсон. Дарин даргчдын хэрэгэлдэг хийж болох давхар ухалтай, давхар сүлжих аргаар ингэж гоёл чимэглэл нь хийсэн гэдэг онцлогтой. Мөн бас 9 эрдний чимэглэлийг бас шингээсэн гэдэг онцлогтой. Мөн дүрслийг давчин тайлбарлах юм бол аавар хяр зэрэг нь ингэж үлзийхийг агуулсан. Дашуурын дээр арслан дүрслсэн. Дөрвөн дээр бас луу зэргийг дүрслэн гэдэг онцлогтой. Жавхлан чарга морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойн баяр наадам 5 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд баруун ухтад болно. Энэхүү баяр наадмаар 5 нас, сонгомол 3 насны хурдан морины уралдаан улс аймгийн цолтой хүчит 128 бүхий барилдаан болно. Наадмын бэлтгэл ажил 90% үргэлжилж байна. 5 сарын 8-наас 10-ны хооронд зохион байгуулж байгаа учраас бас өргөн дэлгэр наадам болж байна. 5 сарын 1-ээс хуулийн дагуу 5 сарын 1-ээс уралдаанууд эхэлсэн. Бай шагналын хувьд энэ жид их онцлогтой байгаа. Яагаад гэвэл Монголын морин спорт уяачдын холбооны бодлогын хүрээнд бид нар сонгомол насны бай шагналаа үндсэн насны бай шагналтайгаа ижил байгаа. Тэгээд төрөө мориныг Прус 30 машинаар ивентгэгчд маань байлж байна. Амун үзүүг 5 сая төгрөг гээд ингээд цаашаага үргэлжлээд явж байгаа. Мөн 30 жилийн ойн баяр наадмаар гүний VIP дуудлага худалдааг зохион байгуулах юм. Олонний дунд хүлээлт үүсгээд байсан уг наадмыг газар газараас уяачаад хурдан морь сонирхогчид зорин ирж байна.